Сайн байцгаана уу? Өнөөдрийн сэдэв бол уур чамаа хиндгүү эсвэл чи уурыг хиндгүү? Уурыг хянахдаа ер нь яах ёстой болов? Ийм сэдэв байна. Тэгвэл уурлахаасаа өмнө тухайн хүний оронд өөрийгөө тавьж үзэх юм байна. Тэр хүн яагаад ингэж байна вэ? Яагаад ингэж уурлаад байна вэ? Ямар өдөр өнгөрүүлсэн бол? Эсвэл ямар дарамтанд энэ хүн байгаа бол? Энэ зэргийг бодоход тэр хүний оронд өөрийгөө тавьснаар тэр хүнийг илүү ойлгодог болох нэ. Мөн уурласан шалтгаан нь надад биш байж болно гэж бодох нь. Би тухайн хүний тэр хүн өнөөдөр юу тулсан? Гэртээ ямар байдалтай байсан? Амьдралд нь юу тохиолдсон? Ямар өвчин шаналтай одоо байгааг нь би мэдэхгүй шүү дээ. Тийм болохоор яг тэр хүний үндсэн ууралж байгаа шалтгаан нь надад биш, огт өөр зүйл чиглэсэн, огт өөр зүйлээс шалтгаалсан байж болох юм. Дараагийн нэг жишээ нь таны уурлаж байгаа хүн нас залуу бодол туршлагагүй байж мэднэ. Хүн нас залуу туршлагагүй байх үедээ алдаа гаргадаг шүү дээ. Та ч гэсэн залуу байхдаа ямар нэгэн алдаа гаргаад тэгээд хүний уурыг хүрэгдэг байсан байж болцсохгүй. Тийм болохоор та илүү өгөөмөр тухайн хүнээ ойлгох хэрэгтэй байх нэ. Ингээд бид бусдыг ойлгосноор уураа хянаж сурвал дараа нь юу тохиолддог вэ? Ингэж сурснаар бидэнд зөвхөн сайн сайхан зүйл л тохиолдно. Жишээ нь энэ 3 жишээ байна. Тайван сэтгэлтэй болох нь, стресс буурч бие тайвширдаг байх нь, харилцаа сайжирна, хүмүүс чамд илүү ойр дотно болох нэ. Хамгийн сүүлийн жишээ болохоор эрч хүч нэмэгдэнэ. Учир нь уур их эрч хүч зарцуулдаг байх нь. Тэгвэл өнөөдрийн даалгавар дараа уурлах үедээ 1 секунд зогсоод тэр тухайн хүний амьдрал ямар байгаа бол шалтгаан нь би биш байж болно. Хэрвээ тухайн хүн залуу байх юм бол туршлага туцснаас миний уурыг хүргэсэн байж болох юм гэсэн 3 бодол байхад та тухайн хүнийг ойлгоход илүү амар болох нэ. Жишээ нь өнөөдөр тухайн хүн толгойд байнга өгдөөд исэн биш болно. Түүнээсээ болоод хүн ямар нэгэн биеийн завьртай байхад хүнтэй сайхан харьцаж чаддгүй шүү дээ. Гэх мэтчлэн тухайн хүнийг ойлгох юм бол та илүү стресс байхдаа сайхан амьдрах нэ.